За энэ хэсэгтээ бид өнөөдөр ээлж зочдтойгоо ярилцахад бэлэн болсон байна. Сайн байна уу? Сайхан амарцгаас нь урилгуулж авсан баярлалаа. Сайхан санагдаж байна. За танилцуул студид сайн баяр Соронзонбол Тэгшүгбаатар нар ирсэн юм аа. За энэ бүхэн хизээ яаж эхэлвэ? Аялал болон сайхан найзалсан нөхөрлсөн үйл явц нь. Энэ их үү? Соронзонбол сан байна уу? Бид нар бол яг ингээд найзалт нөхөрлөд бол хамгийн эхлээд бол сайн баяртай бид нар Улаанбаатар хотын явган аялын тэмцээнээр анхаа танилцж байсан. Хишүүгбаатартайгаа болонгууд бас л хотын мөсөн авиралтын улсын аваргаар танилцж байсан. Тэгээ энэ бас нэг найз маань ирэг байна. Тэр бас уулын спортын өндөр уулын тийм спортын хүн байгаа. Тэр бас бид нар бас л 3 жилийн өмнөөс ингээд аялцаа. Тэгээ тэрнээс хойш одоо хүртэл тэгээ цааш тааж ингээд нөхөрлөл явна гэж. Тэгэл энэ сонирхолтой дагаал аялал тэгэл бидний хаашаа хөтлөнө. Тэгээд цааштай юм да. Хамгийн анхны аялал та хэд маань нийлээд хаашаа явж байсан бэ? Хагийн ар нуур явчихсан юм тийм. Хагийн ар нуурлоо 10 сарын сүүлээр нэг явгаа аялал хийжсэн. Тэгээ яг бид нэг төсөөлөөгүй байжаал явахаар боллоо гэж юмнуудаа цоглуулчаал очиод хончоол өглөө нь босоод исэн чинь нэг юм төө гарантай цаас орцсон. Тэгээд нэг явахаар зорьсон байсан. Тэгээ бид нар ч анх яг бөөнөр цуглахчаад бас нэг сайн танихгүй учраас за волюм нэтэр гэсэн юм байхгүй. Шууд за явцгаая. Шоштой. Тэгээ нэг 6 хоногийн аялал болчихсон баха. Яв аялал болчихсон. Тэр газар маань амар айгу нөгөө тайгад байдаг, тайгын гүнд байдаг тийм амар үзэсгэлэнтэй тийм ноор өөрөмөц тагцтай гэж хэлж байна тий. Дорсон ч сайхан үлдсэн баха. Засан шуурганд яваа тэгээ хамхаанаас өөрөө л явж байгаа. Тэрний тэгээ хамгийн хөвгөлтэй нэ бид нэр очиж сүлжээгөө болцсон байсан. Тэг яг босчихсэн чинь махаа найзтай амар санаа зовоод онцгой дуудгүй яах вэ? Араас чи гарах уу марах уу? Шуураад бидний наашаа нэг машинтай буцаж явах төртөл нэг ярьсан машинаа бид нэг хоног хойшлуулчаад тэгээ явж сах. Тэгсэн чинь зам айгу килам болцсон. Тийм байсан. Тэр хөл нэг найзад одоолт ярьдаг. Та нар яг алга болтны дээр гарах байсан гэж. Энэ бас нэг давуу тал байна. Та хэдийн нэг мэрэгжил яг ингэж аялахад юу гэдэг нэг тус тусын мэрэгчлээс өөрөөсийнхөө үүргээрээ оролцоход их нөлөөтэй байсан юм шиг байлээ. Энэ талаар дэлгэрүүлээ шүү дээ. Жишээлбэл та ямар мэрэгчлээ бусдыгаас танилцуулахгүй юу? Маа сайн байр болохоор аялал жуулчны салбарыг. Харин тийм. Соронзонбол болохоор шоу судлаач, би өөрөө жүжигчин мэрэгчлээ. Харин тийм. Ер нь ян тал талын хүмүүс ингээд хамгийн гол нэг зүйлээр нэгдэж байгаа болохоор тэгээд тийм мэдээлэл өрн чадахгүй мэдгүй зүйлээсээ өөрсдийнхөө сурсан мэдсэн зүйлээс ингээл тийм байдгаас солилцож хуваалцсан тийм. За энэ жилийн аяллалын холбогдлолтой бас нэгэн бичлэг бас байгаа. Тэгээ энэ бичлэгийг үзээд хэдүүлээ буцаад эслүүлэлтэй ярилцъя. Тийм энэ залуучууд маань яаж аялдаг вэ гэдгийг харуулчээ. Тэгээ эргээд ярилцъя. Юу хийж суугаан бэ ирэх хоёроо. Харин тийм ээ. Би ерөөс ингэж бодогдлоо. Хороо ертөнц үнэхээр ууд юм. Хийж үзэх зүйл бүр маш их байгаа юм биш үү? Саяных бараг ёстол нөгөө гадаадын юм бичлэг харж ирсэн болохоос Монголын юм бичлэг өстө үзэж байгаагүй юм байна. Залуучууд ямар гоё юм бэ? Харин тийм. Энэ саяхан буюу хизээ хийсэн аялал дээ. 8 сард санитар нөгөө уулын төр хөтөлбөр дээр явж байгаа нуугдж байгаа 6-аас 8 сарын хооронд уулын хөтлөл гэдгийг саяны яг нэм шавх их хунгарлсан газар хэлж байна тий. Тэр цагаан сувраг Алтад омогдын цагаан сувраг гэдэг нэг өрөөлөлт тийшээ явах замд. Таны жүжигчин мэрэгжил та бүхний зураг авалтанд төлөвлөж байна. Өөр яг энэ чиглэлийн одоо фото энэ видео эвлүүлэх тал дээр мэрэгжилтэй хүн юм байна. Тэгээд Соронзонболд маань шоу судлаач болохоор аргагүй өрхөнд нэг зургийн зураг шаардлагатай болно. Тэгээл тэрнээс ахварлал ерөнхийдөө бол ингээл үүсэл гарч байгаа. Тэгээ бас зургууд ихгүй гэдэг. Өөртөө ингээд нөгөө нэг бас нэг жижигхэн ч гэсэн өөртөөхөө хэмжээнд бас нэг зохиол бичээ те. Тэгээ нэг өөртөөхөө бас дурсан жимчин те. Тэгээ дараа нь ингээд
хэн нэгэнд бас хүмүүс үзүүл ерөөсөө аялал гэдэг чинь энээс хязгаарлагдахгүй энээс өөр зүйлсийг бас хийж болд юм шиг гэдгийг бас харуулах гэсэн жоохон мессеж юм даа. Тэгэхгүй яг үнэхээр мэдрэг чинь саяны бол одоо 2 минут ч хүрэхгүй бичлэгийг хамтдаа үзлээ шүү дээ. Тэгэхэд энэ дундаас нэр одоо энэ студид юу хийж сууж байгаа юм бэ л гэж ерөөхдөө бодогдлаа. Маш гоё үзэгсэлэн дээ үнэхээр сайн харагдав. Саяны 2 минутын бичлэгийн ардал баг нэг 2 сар ажилласан юм. Тэнд ингээ байрласан те одоо дээш доош авирна, зөвхөн дээш авирж явахдаа одоо цаг уурын нөхцөл байдал ямар байгаа вэ? Доор нь олон хоног тэр бүхний яг үндснээрээс юм хөвчлөг гарч ирж байгаа. Тийм баг шүү. Энэ цүнх бүр одоо бүр шууд танил харагдаж байна. Бүр танд хүн шиг харагдаж байгаа гэдэг шиг. Энэ сая бичлэн дээр гарсан цүнх биш тий? Тий энэ нэг дээшээ уур мудрахтаа сноубордын чинь ингээд тогтчихдаг байхгүй. Бүр яг оргил руу гарахтаа бид нэг дайралтын цөнх гэж ярьдаг. Тийм хэлбэрийн тийм жижигхэн цөнх. Маш том цөнхөө бол өөр ч явна л да. Гэхдээ нэг уулынхаа бэлд ч юм уу тийм нэг бейс камп гэж ярьдаг. Тэгээ тэндээ үлдээ жижигхэн яг уулынхаа оргидлыг эзлэх тэгээ дайрах үедээ жижигхэн цөнх хүрдэг. Дөрүүлээ сноуборд унч чадах уу? Болгож чадах уу сноуборд? Тэр бол баг сорогч гэмээр. Бидний одоо яг нөхцөл байдал их юм бол одоо сноуборд чинь тэгээ зурагч одоо юу гэдэг тоогооч аялагч гэдэг ч юм уу. Гэхдээ бидний сонирхол болохоор одоо авирна тэгээд цаашдаа ингээ бүгд гулахыг хичээж байгаа. Тэгээ хажуугаар нь хадан давиралтаар спорт давирал дээр хичээлж байгаа. Одоо хобби болгож тийм. Тэгээ явгаа аялал хийж байгаа гэдэг ч юм уу, дуугаа аялал гэдэг. Тэгэхээр ерөөсөө бүгд ингээ өөрсдийнхээ сонирхлоор ингээ нийлээл хөгжөөд ах юм байна шүү дээ. тийм ер нь Тоогооч нь юм блэ? Хямдтай сайхан хоол юу? ер нь 2-3 сарын хугацаа өнгөрсөн байгаа шүү тий. Уусаа цовын сайнаа гэдэг. Индустрийн нэр нь бол мэднэлтэй хүмүүс. Цовын сайнаа. Цовын гэж идэх гэж хайлга маш их. Тэгээд цовын чинь одоо юу гэдэг алхаж яваа энэ их одоо хүнд бүрх экстрем аялал хийж байгаа гэдэг сайхан нэг хэсэг үсэхгүй байхаа. Термалал явчих. тэгээд яг бид нар чи өөрсдөө ингээ нөө хээгөө тэгэл хаанч юугаач хоол хийж жаална тэгэл аль болох нэгнийхээ ялангуяа нэг аялал хоол явж байхдаа ирч хүчээ нүгсэн тим хоолын тэгэл мэдээж цөөнбөл хамгийн шилдэг хоол байгаа юм. Тийм байна. Аялал хийхдээ 4 хүн харагдчих ах юм аа. Нэг гişүүн маань хайцсан байл. Бид нар ер нь одоо энэ зургууд бол тус тустай яг байнга л явдаг. Нэг нь одоо шоу судлаар ингээ яваад өгдөг, сайн одоо аялал жуулчлаар ингээ явдаг. Ингээ зургууд бол янз бүр л байгаа. Гэхдээ бид нөгөө нэг ямар нэгэн уулын клуб ч юм уу ямар нэгэн юунд хараалагддаг. Бид нар зүгээр нэг баг ч юм уу те баг болоод аялдаг. Тэгээ энэ манай багт бол зөндөө бас эмэгтэй ч хүн байгаа тий. Энд бол дурддаггүй. Одоо эндээс харагдаад тэр бас сайхан жаргал гэдэг сайн гэдэг. Тэр маань дөнгөж 7 хоногийн өмнө болцсон байгаа. Уул энд сууж явах хэрэгтэй байгаа тий. Тэр бол бүр илүү гоё ярина. Уулын спортын мастер юм баггүй. Бид нарыг яг одоо энэ өндөр өргөлөө өдрөө ингэж чиглүүлдэг. Бид нар тас энэ зүгчийг Яг мэрэгжлийн төвшин. тий. Одоо яг суурийг нь бид нарт анх зааж өгсөн юм. Залуу хүн бид нар найз. Яг юу мэдэрд юм бэ? Та нарыг мэдэрсэн тэр мэдрэмжийг ингээд зах тухаасан ч гэсэн ойлгомоор ах юм. Яг мэдрэмж гэхлээр бас ингээ би хацааж байгаа байхгүй. Тэгээ заримдаа яг гарснаач мэддэггүй шүү дээ. Яг оргид дээр. Тэгээ буудцаа өнөө би гарсан байж тээ. Янз бүр. Тэгээд хүн болгоно өөр мэдрэмж төрөх байх тий. Надад баярлалаа гэж Одоо жишээлбэл Гişүбатар за Тино маань зөндөө юм ярих бах. Яагаад гэвэл бид нар жишээлбэл оргил болохноос гулгаад байдгүй байхгүй. Тэгтэл оргилд гарлаа, тэр сноубордыг үүж гарлаа. Тэндээс гулгаж байгаа мэдрэмж бол тэрийг одоо бид нар авахын тулд араас нь сурж байгаа байхгүй. Тино бол илүү их юм ярих бах. тэрний яг мэдрэмжийг яг тэр мэдрэмжийг бас нэг ийм биелчих юм бол бас тэр мэдрэмж яг үнс нэг болчих магадгүй. Ер нь бол тэр юуны амар сайн маш их айцтай байдаг. Тэгэл тэр айсныхаа айцаа ингээл даваал ингээл яа нэг чадчихлаа гэсэн тийм баярлал маш ер нь хамгийн түрүүнд хэлдэг ер нь. Нөгөө талаар бас яг энэ экстрем төрлийнх учраас маш гоё тийм хатуужил төвчээр нөгөө талаар студийн хувьд бол мэдээж маш сайхан тийм нөхцөл бий болж байгаа хаа. Энэ дэр аяллаа хувьд бол яг нэг удаа ингээ аялаад аялахаа бас хүмүүс байна. Аялаас хаширдаг ч юм уу. Тэнгүүд ангид үлсэн цанган тэнгүүд нэг суурчийн туслаасаа хувааж ууж байгаа хүн байна. Цуган доторх ингээ амьдчих юм хоорхон хоолыг идээд ингээ нуугаа явж байгаа хүмүүс. Тэгээд тэр болгоноос хүн өөрийнхөө зан чанарыг ингээ ер нь бол таниулна. Тэндээс энтэйгээ найзлах уу яах вэ хөө хин бэ гэдэг учраас ер нь сайн нөхөрлөлийг олж авч чаддаг шүү дээ. Тийм их зүйлээс. Нөхөрлөөс гадна бас өөрийнхөө яг ингээ сонирхлыг бас олж авна тий. Би чи ер нь ийм юм сонирхдаг юм байх шүү ч юм уу тий. Ингээд маш олон өөр хүмүүстэй бид нэр ингээд аялалд гарахад олон ч хүмүүстэй гарна. Тэгээд тэн дотроос өөртөө би ер нь энэ спортод бас жоохон хичээвэл бас тууштай явж чадах юм байна ч юм уу тий. Тэр талаасаа өөрийгөө бас хөгжүүлдэг. Би ер нь би хэм бэ ч гэдэг юм уу тий. Чин хамгийн том ач холбогдол юм шүү. Өөрийгөө таньж мэднэ гэдэг чинь. Тий. Бүхэл
ажил мэргэжлэрээ биш ч юм аа гэхэд аяллаар бол бас өөрийгөө таньж мэдэж болох боломжтой. Да ялангуяа уулан дайр нэгдэг нь бүр илүү дотно олгож өгдөг л дээ. Бид нэг олсонд орж ийн гэхлээр чиний уртлын хүн унах юм бол чи аавна. Хэрэг би унах юм бол миний уртлын хүн намайг аавна. А оргил дээр тэр гарах юм бол би гарсантай ялгаагүй. Яг ийм мэдрэмжүүдийг авч байгаа байхгүй. Яг багийн бас чинь. Шүрүү бас энэ чинь энэ хүүтний температурын хувьд хэд хүрж ирсэн бэ? Та чинь бүр нүцгэн сууж шүү дээ. Саяны нүцгэн сууж байхдаа үгүй ямарсан дуулаахан байсан. Тэграстай байсан. Энэ болгоод нөгөө уулын бейс камп бах те. Тийм үндсэн отог дээр юм. Энэ 8 сарын 27-8 тийм тэр явцаа. Аялалд ер нь ингээд хугацааны үед зарим нь урт зарим нь богино байдаг байх. Гэр бүлийнхэн ч ер нь яаж хүлээж авдаг. Тэр бүлгүй. Гэрийнхэн бол яг эхэндээ бол яг ингээл хаачаад ингээл сүүл рүү ингээл явлаа гэхэд за боломжтой яваарай гэж анхааруулаагүй. Ингээд бол одоо мэд жоохон ойлгоцсон ч юм уу те. Гэрийнхэн бол тийм юм жоохон мэдж байгаа учраас одоо тэгээд анхааруулах зүйлийг л хэлж өгдөг. Миний хувьд болонгод нөгөө баг оюутан багс их сургуульд байхасаа нөгөө биологч мэргэжилтэй болохоор ингээл байнга л хөдөө явж одоо амтнаа судлан, шуугаа судлан, хэрийн ажиллаар нь тэгэл одоос ч баг 10 гаруй жилийн өмнөөс хойш гэрээс гарсан. Заримдаа баг гэрт ороод ирэхэд баг чи ирч үү гэж уурна шүү дээ. Яг хөө бид нэр яг ер нь л олон аялагч нар байгаа. Тэд нар бас аялаад аягүй олон жилийн ард удацсан байгаа. Тэгээ гэрийнх нь ер нь л аягүй бас өөрсдөө бас их хатуужилт болсон байдаг. За тийш явж байгаа бол тийм окей. Чи 14 хоног сүлжээгөө болохыг л ойлгож байна. Анх бол тийм байгаагүй л дээ. Өө яасаа баг буцаад ирчих яач уу ч үү те. Юу болов тийшээ ингэж явахгүй хэлэхгүй байсан гэдэгс. Одоо л харьцангуй гайг болсон. Тийшээ явлаа. За би нэг тэд хоногт нь сүлжээгөө авах бах. Бити санаа зовоорой. Тэгэл араас ямар нэгэн санаа зовох асуудал байхгүй. За. Одоо хаашаа явах чинь хамт хийвэл та. Үгүй ажлаа хий. Шууд хөвшил явах уу? Одоо ямар төлөвлөгөө вэ? Одоо бид нар сайн нэг зуныхаа ажил нэг бичлэгүүдийг яацаад гаргах гад нэг тийм бас нэг фестивалууд руу явуулах гад энэ уулын киноны фестивалууд болдог. Тэгээд тийш явуулах гад тийм их ажилд орсон. Ер нь жоохон суурин байх төлөвлөгөөтэй байгаа. Гэтэл удаан суурин байж дискгүй л байх тийм. Яг хөө бидний нүг идэвхтэй байгаад учраас 7 хоногт ядаж нэг удаа ууланд алхдаг ч юм уу те. Тэгээд дунд нь одоо заалны нөө авиралтын бэлтгэл хийдэг ч юм уу. Тэгж одоо өөрсдөө хөгжөөж байгаа. Тэр нь бол зундаа одоо бэлдэж байгаа бас нэг бэлтгэл очиж байгаа. Тэгээ хавраас идэвхтэй бэлтгэл хийгээд эхэл чинь уул руугаа гарахынхаа өмнө эхлээ идэвхтэй бэлтгэл хийгээд тэгээ шууд явна. Тэгээ очиод мэдээж шууд гарчихгүй цаг агаарыг хүлээн, нөхцөл байдлыг хүлээн. Майхандаа 7 хоногч тохиолдол байна л да. Хамгийн том ач холбогдол юу вэ гэдгийг хэлж өгөөч. Магадгүй одоо залуучууд бид нэг үе одоо дотоолын аялал бол үнэхээр эрчимжсэн, үнэхээр сайхан болж эхэлж байна. Соёлтой ч сайхан аялдаг болчих, эрүүл мэндэд их анхаардаг болсон байна. Байгаль орчноо хамгаалдаг болчих. Хамгийн том ач холбогдлыг таад ер нь юу гэж хэлмээр байна? Залуусыгаа сайхан уриалдаг ч гэдэг юм уу тэр талаасаа. Аялал жуулчлалын маань хүмүүс хэлэх бах тээ. Уриалдаг гэх юм бол хийж байгаа одоо энэ аялалж байгаа те ийм богинохон зайд байна уу, хол зайд байна уу хамаагүй тэрээс ирч хүч тэгээ өөрийгөө мэдэрч авах нь айгүй чухал. Хажуугаар нь мэдээж байгалийн хайрлах нь л зүг байсны зүг. Ер нь бид нар айгүй олон жил ингээ ялаа, хогоо өөрсдөө үрээд явдаг л байлаа. Одоо бол хууч айгүй хогтой байдаг гэсэн тийм байхаа болсон. Тийм учраас ер нь байгаль дэлхийг хамгийн түрүүнд тайлах хэрэгтэй. Яг бол бид тийшээ очиж энэ аялал гэдэг зүйлийн таашаалыг авч байгаа учраас байгаль дэлхийн түрүүнд хамгийн түрүүнд тайлах хэрэгтэй. Дараа нь баг хамт олон өөрийгөө сайн хүндэтгэхэд. Тийм л байна. За их баярлалаа. Өөр нэмжлэх зүйл байна уу? Бидний ярилцлагыг дуусгаж байна. Өөрчлөлтөө за чи тасгалээ үг юм. Нэвтрүүлгийн сүүлийн үсэг. Тэгээд аялал сая түрүү хэлсэн шүү дээ. Хүн болгон сонирхолтой хөдөлгдөөл янз бүрийн багт ороод аялал хийж байгаа. Нэг үе бодвол одоо сонирхол маш ихээр гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас залуучууд холын аялалч биш, гадаад орны аялалч биш тий. Заавал гадаад орн ч гэсэн болно л да. Тэгээ эх орн нь өөр амар маш их гоё тий. Түүнийг одоо ингээ аялж үзсэн хүмүүс л мэднэ гэдэг. Тийм учраас эх орондоо амар байгаль орчинд аялалтай тийм аялцгаая л гэж уриалмаар. За баярлалаа. Цаашдынхаа аялал, ажил амьдрал бүх зүйлд амжилт хүсье. Баярлалаа. Өөрсдөө баярлалаа. Баярлалаа.